За, сайн байцгаана уу? What's up guys? Бид хоёр нь том өрөөнийхөө бүднэн дээрээс мэдэлж байна. За, өнөөдрийнхөө влогоор та хэдтэй. Бид хоёр нь эмэгтэй ажлын талаар ярих болно. Тэгээ бид хоёр миний өнгөрсөн хугацаанд ямар ажил хийжсэн талаар түүхийг сонсох болно. Бид хоёр гэдэг нь яг үндэ би зүгээр микрофон барьж сууж байгаа шүү. Энэ маш том ажил үсттэй, тийм үстэй. Нэр үнэтэй. Тэгээ нэр үнэтэй том ажил шүү дээ хань минь. За тэгэхээр бид хоёр анх ирээд ерөнхийдөө айл айланд хурдан ажилд орох юм өрөөслөөсөн. Яагаад гэдгийг та хэд маань ч гэсэн ойлгож байгаа бах. Тэгээд ерөнхийдөө хүмүүсээс чих тавьсан чинь ер нь охтууд нь их буудал хийдэг гэхээр нь би ер нь Солонгос тас буудал хийжсэн чинь буудал хийл гэж Тэ буудлын ажил гэсэн үг шүү. Буудлагын яриас сурцсан болохоор буудлын ажил хийдэг байсан болохоор ерөндөө эндээ ч гэсэн хий гэж бодсон. Тэгээд хүмүүсээс сонссон чи Infire гэдэг тийм одоо ажил зуучилдаг, буудлын ажил зуучилдаг эйженси байдаг гэж сонсонгуудаа би бид хоёр хоёлаа хайж очиод ярилцлаганд одоо анкет бүгэлсэн байгаа. Тэгээд анкет бүглэхдээ бол ерөнхийдөө анзаараад тахад ерөнхий тэр хүн хилэн хийрийн байна гэдгийг анзаарч шалгачдсан юм шиг санагц. Яг шалгаад суугаад за хилчээ ямар юм гэж асуухаас илүү шууд ингээд нэг ойр зур юм асуугаад шалгачтай юм шиг санагдсан. Тэгээд анкет бүгэлсэн. Гэхдээ би ерөнхийдөө бол тэг шууд гологдсон байгаа миний хэл. Тэгээд би яалаа арай. Тэгээд би гологдоод яасан бэлээ. Уйлаа да. Яах одоо Австралид ирээд одоо яана инэ тэ яа юу хийчвэ гэж амар сэтгэлээр унасан өөртөө сэтгэлээр унаа. Бид хоёр тэнд нэг сандал дээр очиод манай хөө уйлал тэгжсэн тэр үеийг ингээ хизээш мартдаггүй. Дараа нь би бас нэг Uber хийгээд ч юм уу хоёулаа хотын төвөр явж байхдаа тэр сандлынхаа хажуугаар заримдаа өнгөрдөг тий. Тэгэхээр яг тэр мөд санаанд ороод. Тийм. Тэгээд яг ингээд ярих гад гэсний би ер солонгосоор ярих гад. Гэтэ угаасаа миний хэлсэн ярих гад гэсэн чиг угаасаа хэл муулт байсан. Тэгээд би гологдсон болохоор за өөр арга хаах хэрэгтэй юм байна гэж би бодсон. Тэгээд солонгос хэл дээрээ түшиглээ солонгос сайтууд байдаг. Тэгээд тэр сайтуудаас хуужинаараа өөр бас нэг юу лээ сайт байдаг. Ер нь их хвчлэн хуужинарааг нь хэрэгэлдэг гэсэн. Тэрнээс харж агаад ажил аавна гэсэн зарууд руу мессеж чиглэсэн. Тэгээд нэг ажил байсан айл цэвэрлэгээний ажил байна гэтгсэн. Тэгээд тэр нэг хүнтэй хамт явдаг гэсэн болохоор за тэр хүн маань хилтэй тэгээ урд нь тохирсон ажилтай байна гингүүтэй мессежэл гэсэн. Яриад тэгээ за эргээ яриг гэлдэгдэг байхгүй. Ярилцлаганд дууднаа эргээд яриг гэлдэг юм лээ. Энд бол бүх газар бүх ажлууд заавал ярилцлаганд ордог. Тэ арай. Тийм шүү дээ. Эхлээ анкет өгөн дараа нь тэрийг үзээд юу ад юм лээ. Ярилцлаганд дууд юм лээ. Тэгээд лсэн. Тэгэхээр би нилээ донлоо. Тэгсэн ч гэсэн би өдөр болгон мессеж хийлсэн. Яг өөрийнхөө захирал юм сажааны юм гэ захирлаа та хизээ ярилцлаганд дуудах бай гэл. Тэгэл яг бүр хизээ зэний ажилд орсон юм шиг мессеж хийлсэн чинь. За чи ерөөсөө үнэхээр чин сэтгэлээс ажиллах хүсэж байгаа юм шиг бай. Хүрээд иргээд гэсэн. Тэгэл шууд маргааш насна өмнө угаасаа буудлын ажил хийжсэн гэсэн болохоор за чи ажиллаж чадах юм байна. Ажил гэл. Тэгэл захиралтайгаа 4 сар буудлын бишээ гэр айл цэвэрлэгээ хийсэн байдаг байгаа. Айл цэвэрлэгээ юу хийдэг вэ гэхээр эмэгтэй би болохоор юу хийдэг гэсэн гэхээр би энэ галтгоогийн цэвэрлээл тэгээ нойлын цэвэрлдэг байсан. Тэгтээ эдний байрнууд ихэвчлэн 2-0-той тэгээд нэг том галтгоотой байдаг. Тэгээд тэр мөрийн цэвэрлээл. Гэхдээ яг аяа шангаа бол эднэр өөртөө угаацсан байдаг. Бид нар болохоор нарийн ширийн наанцын одоо ерөнхийдөө жоохон том цэвэрлэгийг нь л хийж өгч байгаа гэсэн үг. Тэгэл нөгөө хүн болохоор тоосын сороол, тоосын арчаал тэгэл өөр бас хийгэрэй гэж хийхийг хүссэн юм хийж өгвөл тэгэл болоо. Тэгээд нэг айлыг ерөнхийдөө нэг 40-с цаг гарны хийдэг гэсэн нэг том байртай 2 давхар том хаус байх юм бол нэлээд цаг орно. Тэгэл ерөөсөө заяа чи тэдэн минут хийгээрээ би тэдэн минут хийшүү хоёлоо эндээс тэдэн минут хийхгүй бол хоёлоо ташаа гарахгүй шүү гэл тэгдэг. Тэгэхээр би өстөг галзуулаад хийгээл тэгэл тэр айлаа дууслаа ахаад нэг өөр айл руу явах оронд баг 30 минут явдаг байхгүй хамгийн багтаал 15-аас 20 минут тэгэл ер ихтэй л би 30 минут явдаг гэсэн. Тэр хоорондоо би чи амраад авч байгаа байхгүй. Тэгэхээр надад бас тэр айгүй амар ажил санагддаг гэсэн. Тэгээд нөгөө тэний хүнийг тэнгэр ирнэ гэж ерөөсөө миний хийжсэн ажлууд бүгд цаанаасаа хоолтой бүгд цаанаасаа юуг маань өгдөг байсан. Унааныхын мөнгийг маань өгдөг байсан. Тэгээд 4 сар ажиллаад бид хоёр бол нэг сайхан гар нийлдэг байсан. Данч би хүүгээд анх эрэхтэй бид хоёр хүүгээ орхиод ирсэн байсан. Тэгээ би хүүгээ санаад бүр үнэхээр чадахгүй диско болохоор захиралтай байсан. Би ингээд хүүгээ амаар байна гэсэн чинь
за чи авчгаа хэрвээ чи ирэх юм хүүгээ аваад маад ажиллана бол бид ургуцахгүй гэсэн. Даанч ажил маань хүүгээ аваад ирсэн чи ажил маань өглөө 6-аас эхэлдэг. Тэгэл цаг нь янз янз, заримдаа 3-аас таарна, заримдаа 6-аас таарна, заримдаа 1-ээс таарна. Тухайн айлууд одоо хизээ цагаа цэвэрлүүлмээр байна гэдгээс нь шалтгаалаад бит хоёрын ажил бас ингээ наан цаана болоод дүүсэн болохоор яг 6 цагаас миний үг хараад өгөх айл байдаггүй, цэцэрлэгч болдоггүй. Тийм болохоор бит хоёр өөр ажил хайх шаардлагатай болсон. Тэгээд ерөнхийдөө за ер нь нэг жоохон хил ус сурыг гэж бодоод баристаны сургалт болон хажуугаар нас ажилд хэрэг болох хилүүдээ өгүүлбэрээр ингээ чэйжлээ. Тэгээд тэр газар нь бас ингээ зааж өгдөг гэсэн. Тэгээд тэрийгэ чэйжлээд ерөнхийдөө нэг хэсэг тэр баристаныхаа сургалтанд суугаад хилээ жоохон бэлтжиж жагаад уггүй ажил одоо анкета бөглөөд тэгээд нөгөө энэ тийм тараагаал яваадсан. Тэгээд мэйлээр явуулаад тэгээд зарим нь ярилцлаганд дуудаал тэгээд ярилцлаганд дуудахаар маш олон газар руу явуулсан. Гэхдээ маш олон ярилцлаганд орсон. Тэгээ яасан. Тухайн үед яг тоолж байсан тоог нь санахгүй байна. Гэтэ амар олон ярилцлаганд очивол дандаа тэнцсэнгүү хэлчих юм уу байна гэл яг кофе хэл гэж үзэл юмнууд нь болоод байгаа мөртлөө яг хэлний чинь төвшин болохгүй хүнтэй харилцсан те зөвхөн ингээл кофе захиалга авахаас гадна бусад зөндөө олон яриа хэрэгтэй гэл манай хүн амар олон удаа сэтгэлээр унж ирсэн. Тэгтээ болоод ерөөсөө шамтралгүйгээр өгсөөрөөс эцэст ажилд орсон тий. Хэрвээ яг үнэхээр тэр ажилдаа ормоор байвал ерөөсөө шантрах хэрэггүй, хүмүүс чамаа голсон ч гэсэн хамаагүй, тэгсэн ч гэсэн яваалах хэрэгтэй. Тэгээд байж байгаад нэг газар тренинг хийхээр болоод тэгээд нэг кофе шопод ажиллаж исэн. Нэг газар ажиллаж байгаа тэндээсээ гологдоод ахаа за би ерөөсөө тэгээд тэрнээсээ болоод за би ерөөс солонгос үлдэм чи солонгос газар бариста хийвэл дээр юм байна гэд. Тэгээд солонгос газар бариста хийсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол яг ажил хийхэд бол бүр амар их таны бодож байгаа шиг тийм их англи хэл хэрэг болдгоо юм байлээ. Яг үннийг хэлэхэд та юу уух юм? Та өнөөдрийн ажил чи ямар байна? Та тим кофе уух уу? Тэр кофего шотын тэдээр хийгээд өөрөө ингээрээ экстра тэдэнд өргөшөө та тим кейк авах уу? Ийм их юм ярьд юм байлээ. Тэгэл яг үндэ бол би амар хэрэг болно гэж бодсон чинь зүгээр сандралгүй тэргээл яриад тийм ярьцгад л болох байсан юм байлээ. Тэгээд тэндээ ажиллаад солонгос газар учраас жоохон Аз газрууд бол жоохон цалин бага байдаг гэсэн. 16 17 доллараар эхэлжсэн санагдаж байна. Тэгээд явандаа нэмнэ гэжсэн. Тэгээд яг хуучин гэр цэвэрлэгээний ажилтай харьцуулахад бол байнгын цогсоо, байнгын хүнтэй харьцсан. Тэр утгаараа таны бидний хэл сайжирч идэм байлээ. Тэгээд дуудлага, өөртөө итгэх, ер нь англи хэлтэй болох чинь өөртөө итгэх гэж шагаа хэлсэн. Үнэхээр үний юм байлээ. Өөртөө итгэлтэй яриа л байсан. Тэгэл тэндээ ажиллаад тэгээ байж байгаа нөгөөх чинь бас давраад за энэ хажуугаар нь бас өөр ажил хийгээд бас солонгос зараасаа харж байгаа сүшиний газар худалдагч аав гэхээр нь очсон. Тэгээд яг би өөрөө нөгөө чанга дутаа тэгээд цоглог болохоор сүши баярлаа яалаа илээ гэж амар ингээд идэвхтэй ингээд энэ тийм орсон гэдэг нөгөө юу орсныгоо бас хэлэх хэвээр тэрийгээ сайхан англиар чэйжилчихэд л болно. Угаасаа орохт чинь бүгднийг сайхан хэлээд өгнө. Тэрийгээ чэйжлэл энэ тийм орсон та тийм юмны ашиглгүй үстэй юм бол ердөө энэ тэгэл болоо. Тэгэл би бас худалдагч хийдэг байсан. Уул нь бол хийдэг тэр сүши хийдэг хүн байсан бол илүү их юм сурах байсан байлээ. Тэгээ би худалдагч хийдэг байсан. Тэр нь болохоор орон нутгийн аэропорт дээр дотор ажилладаг байсан. Тэр аэропорт дотор ажиллахад бас тодорхой шалгалтууд авд юм байлээ. Тэгээд нөгөө цагдаагийн бичиг тэгээд бас нэлээд шалгалт өгөөд жоохон ажил болж иж. Юу хэл гэх юм уу гарч байгаа болохоор тийм. Хэлээр гарч байгаа. Хэл гэх юм уу ерөнхийдөө л аэропорт руу гайлаар гарч байгаа гэдэг утгаараа жоохон тийм шалгалтууд байд юм билээ. Тэгээд тэрийгэ өгөөд тэгээд яг үндсэн ажилтан болсон байгаа. Тэнд болохоор хэдэн төгрөгийн цалинтай байсан бэ гэхээр тагийн $20 мөртлөө TFN гэж байдаг байхгүй юу? Tax file number. Тэрийг аваад тэрэндээ би нөгөө такс төлдөг байсан. Тэгээд тэрнээс хасаад нэг 17 18 л гардаар бодог байсан. Гэхдээ хагасаа бүтэн сайн болохоор нэмэгдэлтэй. Эсвэл баярын өдөр байх юм бол бас нэмэгдэлтэй байдаг гэсэн. Гэхдээ тэрийгээр нь болохоор надад илүү ашигтай байдаг гэсэн. Тэгээ би нөгөө илүү хурдан хөдөлгөөнтэй болохоор тэр өдрүүдэд бас ачаал ихтэй байдаг учраас тэр өдрүүд нь би их ажилдаг байсан болохоор надад бас үнэхээр дэмтэй байдаг байсан. Тэгээд ерөнхийдөө жирэмсэн болтлоо ерөнхийдөө тэндээ тэр хоёр ажлаа ингэж хийж байгаа. Тэгээд жирэмсэн болсон байгаа. За тэгээд энд ерөнхийдөө октод маань ямар ажил хийдэг вэ? Бүсгүйчүүд маань ямар ажил хийдэг вэ гэхээр ерөнхийдөө судлаад үзэхээр дийл судлаа. Баалаа судалж модалж нөгөө
Яг го дийлэнх нь л ерөнхийд нь ярьж мэдээж янз бүрийн өөр төрлийн ажил хийж юмс маш олон байгаа тий. Зөвхөн цэвэрлэгээ ч юм уу буудлын ажил гэхгүйгээр мэрэгчлэрээ ажиллаж байгаа мундаг хүмүүсээс зөндөө сонссон. Гэхдээ битэрийн өнөөдөр ярьж байгаа юу бол ер нь бол дийлэнхийг ярьж байгаа тийм ээ. Тий, дийлэнхийг та үнэхээр энд гайгүй ажил хиймээр байвал англи хэлээр сайн хийгээрэй заа юу. Тэгээд дийлэнх нь ямар ажил хийдэг вэ гэхээр буудлын ажил болон барилгын цэвэрлэгээ хийдэг юм. За буудлын ажилд яаж орох вэ гэхээр сая түрүүний хэлсэнчлэн баяр дээр очино. За хэрвээ та цэнцсэн тохиолдолд болохоор 10 хүмүүсийн нэг болгоод тренинг хийдэг юм байна. Тренинг яаж явагддаг вэ гэхээр 10 лангийн дагуулад нэг өрөөнд одоо супервайзер нь нэг одоо ахлагч нь гэх юм уу тэр хүн одоо ингэж өрөө хийнэ гэж сайхан заагаад өгд юм байна. Бүгдэнд нь зааж өгнө. Дараа нь одоо хоёулаа нийлээ нэг өрөөч гэдэг юм. Ингэж цэвэрлсээр хагаад 2-7 хоногийн дараа гэхэд нэг хүн 10 өрөө хийх чадамжтай болтол нь тэгж тренинг хийдэг юм байна л да. Тэгээ ерөнхийдөө нэг өрөөг бол 30 минут хийдэг юм байна. Өдөртөө 10 өрөө хийн тэгэхээр нэг 5 цаг л хийдэг юм байна. Зарим ачаалттай өдөр бол түүнээс их хийдэг юм байна. Тэгээд хагас сайн бүтэн сайндаа болохоор цалин мэдээж яг түрүүнийхтэй адилхан. Жохон ахиу. Тэгээд цалингийн хувьд болохоор хилтэн гээд чочд буудлын ажиллаж найзын маань туршлагаас харахад бол тэднийх бол нийлээ хамгийн өндөр цалинтай буудал юм байна. Гэхдээ шаардлага тэр чинээгээр өндөр тавьдаг гинэ. Анх эхлэхдээ бол 18-аас эхэлдэг. Хамгийн дээдл нь бол 26 хүртэл нэмдэм байх цалингийн. Тэгээд ерөнхийдөө бол та анх ирээд бол заавал TFN, ABN тэгээд white card-а бол авсан байхад бол илүүдэхгүй. Аль аль нь бол ер нь онлайнаар захиалаад авчна. Тэгээд нэлээд олон асуултанд хариулаад ингээд яваад ABN гэдэг нь болохоор хоороо бизнес эрхлэж байгаа хүмүүс. За. Одоо юу гэдэг яг бизнес гэх юм уу контрактороор ажиллаж байгаа хүмүүс хэрэгтэй гэдэг. Яг компани байгуулах гэсэн үг биш шүү дээ, тий. Өөр нэг гэрэт ажилтан болох юм уу тий. Тэгэхээр AB-нээр цалингаа авчаад тэр хүн дараа нь таксаа өөрөө бодоод төлөх ёстой гэсэн. Тэр төлж байгаа мөнгөнд дотроос нь такс аваагүй гэсэн. TFN-ээр ажиллаж байгаа хүмүүс бол цалингийн чинь одоо тодорхой төлөх ёстой татварын тэр тухайн ажил олгогч нь төлждөг гэсэн. Тэгээ хэрвээ 1 жил ажиллаад 18,000 хүрээгүй цалин аваад гэтээ энэ хугацаанд төлсөн татвараа та буцаагаад авна гэсэн үг. Тэгээ white card нь болохоор барилгын ажил хийхэд бол заавал эрэгтэй эмэгтэйгөө хэрэг болдог. Тэ миний харахаас хэрэг болдог. Тий, white card гэдэг нь болохоор одоо нөгөө барилгын ажил дээр аюулгүй ажиллагааны сургалт гэсэн үг л дээ. Онлайнаар авч болдог. Биеэрээ очиод нэг үлээ 2 өдөр ч үлээ сууж авдаг гэсэн. Бид нэр болохоор дандаа онлайнаар авсан учраас яг биеэрээ яаж авдгийг сайн хэлж мэдэхгүй байна. Зөөгч болох ч байгаа бол та бас сургалтанд сууж бас яг энтэй адилхан нэг тэр нь болохоор нөгөө архитектор зардаг ч юм уу тийм газар зөөгчөөр ажиллах байгаа бол авах ёстой гэдэг юм шиг байдаг гэсэн. Барилгын цэвэрлэгээ болохоор нөгөө шинээр баригч байгаа барилгыг ашиглалтанд орохоос өмнөх бүх цэвэрлэгийг нь хийж өгдөг юм байна. Энэ нь болохоор цалин тэгэл туршлагаас хамаарал 120-оос 150-ийн хооронд байдаг юм шиг байна. Тэгээ яг би өөрөө бас ажиллаж үзээг болохоор сайн мэдэхгүй байна. Ерөнхийдөө ойролцоогоор юм байдаг гэж найзаасаа асуулаа. Тэгээд бас манай Монгол бүсгүүчүүд гэр бүлүүд нийлээд айл цэвэрлэгээний ажлыг хоорондоо одоо нэг нь машина бариад ингээд бүх багаж хэрэгслээ аваад айл цэвэрлэгээнд бас явдаг юм билээ. Тэгээд тэр нь бас мэдээж арай хүний дор ажилласнаас арай дээрээдэг баг. Тэр нь олоход бас тийм аппликейшн байдаг, бас бусад аргууд байдаг юм байлээ. Тэгэхээр яг нөгөө цэвэрлэх айлаа олно гэсэн үг. Эхлээд нэг айлд очиод тэргээ сайн цэвэрлээд өгөхөд бид нар найзуудаа хэлжтэй юм шиг байна. Ийм сайн цэвэрлдэг хүн байна гэд. Тэгээд ингээд цэвэрлдэг бүр тогтцсон. 7 хоногт нэг юм уу 2 оц цэвэрлдэг хэд хэдэн айлтаа болчоор ингээд тэр айлууд дээр очиод цэвэрлээл яваад үт юм шиг л үү. Тийм шиг үлээ. Маа найз охин бас хийд юм лээ. Энэ ажлаас гадна бас манай мундаг англи хэлтэй өөр мэржлэрээ ажилладаг бүсгүүчүүд зөндөө байдаг. Тэгэхээр та хэд маань эрэхтэй юуг хамгийн сайн бэлдэх вэ гэхээр хамгийн гол зүйл бол Монголдо хэлээ сайн сураараа л гэж захимаар байна. Яагаад гэвэл танд ажилд орох чинь цалин арай ахиу авахт чинь хүртэл нөлөөлнө, амьдрах чинь хүртэл нөлөөлнө. Тэм учраас миний туршлагаас харахад бол хэлээ сайн хийдэг байж тэл гэж би амар харамссан. Тэгэхээр та хэд маань бити миний энэ алдааг тавтаарай. Англи хэлээ сайн хийгээрэй боломжоор. Тэгээд ядаж тэрнтэй холбоотой өгнүүдийг чийжлээд ирсэн ч болно шүү. Тэгэхээр та хэдэд маань өнөөдрийн энэ влог, энэ зөвлөгөөнүүд маань нэг жоохон баримжаа та хэдэд маань нэг тийм ажил хийдэм байх гэсэн баримжаа болох байх гэж найдаж байна. Тэгээ та хэдтэйгээ дараагийн влогоор уулзцгаая. Баярлалаа. Bye bye.